За та бүхэндээ асинхрон видеог танилцуулах гэж байна. Уусах чанар, уусгын үржүр, ёны үржүрийг олох тооцоог бодлогын тухай авч үзье бүгдээрээ. За уусах чанар, уусгын чанарын үржүрийг тооцоолоход хүүхдүүд дээр дараах алдаа гардаг. За тэгээ бүгдээрээ энд нэг сурагчийн алдаатай бодолтыг энэ ногоон дэвсгэр дээр ботсон бодолтыг авч үзэх чинь. За энд манай сурагчид мөнгөний форматын уусгын үржүр гүйцэтгэсэн байна. За тэндээс уусгын үржүрээс манай сурагч уусах чанарыг олох юм бодолт хийсэн байна. За энэ хэдэн алдаа байна вэ? За сурагчид та бүхэн ингэ сайтар ажиглаарай. За тэгээд алдаагаа олсон байх гэж багш нь бодож байна. Бичлэгээ зогсоогоод бодоод үзээрэй. За цаашаа. За даалгавар одоо бидний алдаа олох ёстой тийм ээ. Тэгэхээр энэ одоо бүгдээрээ энэ ямар алдаа гаргасан бэ гэдгийг эхлээд харъя. За энэ улаанаар тэмдэглэсэн хэсгүүд дээр багш нь алдаа байна гэж үзэж байна. За яагаад ингэж алдаа байна гэж үзэж байгаа юм бэ? Тэгэхээр энэ хүүхд KSB олох одоо KSB-г мас үйлчлэлийн хуулиар илэрхийлэх дээр илэрхийллээс эхлээд алдсан байна. За тэр бол энд яг нэг дугаартаа одоо энэ юун дээр А гэж багш нь тэмдэглэж А хэсэгт алдаа гаргасан байна. За тэгвэл энэ илэрхийлэл алдаатай бол яаж зөв болгож хийчих вэ? Гэхээр бүгдээрээ энд мөнгөний ионы концентрацийн квадрат гэдэг энэ зэрэг дээр алдаа гаргасан байна. За яагаад энд квадрат авах хэрэгтэй юм гэхээр энд мөнгөний уусах тэгштгэл дээр мөнгөний ионы энэ урд 2 моль мөнгөний ион үснэ гэдэг ингээд моль нь 2 шүү дээ. Тэр нь болохоор ингээд концентрацийн мас үйлчлэлийн хуулиар илэрхийлэхэд концентрацийн квадрат болж ирдэг. За нэгдүгээр алдаа нэ. За уусах чанарыг зөв илэрхийлээгүй байна. Ингээд бүгдээрээ нөгөө хичээл дээр үзсэн шүү дээ. За мөнгөний нитрат, мөнгөний формат одоо энд уусч ийн гэж бодъё. Тэгвэл тэр уусах чанарын хэмжээгээр буюу S моль ууснаа. За тэгвэл тэндээс 2S буюу 2 дахин дүнээс 2 дахин их мөнгөний ион. За түүнтэй тэнцүү хэмжээний хормат ион үснэ гэд ингээд бүгд хичээл дээр үзсэн шүү дээ. Тэгвэл яг энэ илэрхийллийг бичихтэй бас ингээд буруу 2S гэхгүйгээр S гэж тооцсон байна. Тийм учраас энд бүгдээрээ нөгөө KSB-гээр илэрхийлэхээр 2S-ийн квадрат гэж бичлэхгүйгээр энэ хүүхд алдаа гаргасан гэсэн үг. За тэгээд энд хоёлынгийн нээсээр бодоод явцсан байна. За тэгээд энд уусах чанар нь уусгын үржүрээ нөгөө тоо утгаа орлуулад одоо KSB-гээ олохдоо бүгдээ яаж олох вэ гэхээр KSB-гээ биш нөгөө уусах чанар S-ээ олохдоо KSB-гээ яаж хэрэглэх вэ гэхээр S тэнцүү. За S-ийн куб байгаа учраас 3 язгуурын доор KSB-ийн тэнцүүгийн нөгөө талд байгаа учраас хуваахан S-ийн үржүр 4 хуваагаад тэгээд ингэж язгуур гаргах хэрэгтэй. За тэгээ энэ бодолтой хийгээд бидний нөгөө тоо утга бол 1.1-ийг өрчгөн 10-ын хасгаар 2-оос өөр тоо гарна гэсэн үг. Эндээс чинь 4 хуваагаад язгуур авч байгаа юм чи. За энийг бодохдоо одоо яг энэ тоог математик одоо тэр яг саяын тэр бичсэн бичгэлийг математик утгын зөв гаргахтаа яаж бодох вэ гэхээр за хуваарийг нь болохоор энгийн бутархаагаар илэрхийлнэ. За 1.1-ийг 4 хуваахаар тэг 1275. За энийг одоо ингээд бүгдээрээ хуваацсныхаа дараа тэг 1275-ыг үржих нь 10 хасгаар 2 зэрэгтэй куб язгуурын дор байгаа гэж авч үзнэ. За тэгээд эндээс бүгдээрээ нөгөө куб язгуур байгаа учраас куб язгуураас 10-ын хасах 12 зэрэгт бол их амархан гарна гэж үзээд за тэр бол 4 гарна. За тэг үхэл 275-аас хэд гарах вэ гэдэг ингээд бодно. За ингээд тэг үхэл 275-аас ойролцоогоор хэдийн куб энэ одоо 275-тай ойролцоо авах гэхээр ер нь 65-ын куб байна. Тэгээд эндээс бүгдээрээ тэг 165 гэж гаргаад тэг 165-ыг үржих нь 10 хасах 4 гэж тоо хариу маань гарах хэрэгтэй байна. За тэгвэл энийг бас тооны машинаар бодож болно. За та бүхэн яг энийг одоо ингээ хэрэгжилж явах үедээ л тооны машинаар бодож болох юм. Түүнээс иш бол эсдэрхийн шалгалтын дээр ихний математик аргаар бодсон бодолт маань илүү биднэрт хэрэг болно. За тий. Тэгтээ та нар маань одоо бас энэ тооны машины аргыг туршаад үзээрэй.
За тэгээд тооны машинаар бодохдоо бүгдээрээ энэ сурагчд бас нэг энэ түгээмэл гаргадаг тооны машин дээр бодохдоо алдаануудыг бас энд үзүүлсэн байна. За тэгээ энийг санчаараа. За цаашаа хүүхдүүдээ. Уусамлыг дараагийн бодлого руу ор. Уусамлыг холих үеийн уусах чанарын үржүр ба ионы үржүрийг тооцоолох ийм бодлого өгөгдсөн байна. За сурагч мөн түүнийг бас ингэ бодсон байна. 100 мл мөнгөний нитрат 100 мл натрийн хлорид ижил концентрацтай тэг 101 мол концентрацтай ийм уусамлуудыг холиод тэгээд мөнгөний хлоридын уусахын үржүр нь 1.8 үржих нарийн хасгаар бол энэ уруулаар тундас үүсэх юм болов тооцоолороо л гэсэн бодолт байсан. За тэгэхээр сурагч бол мөнгөний ион, хлорид ионыг бол хоёулангийн тэг 1001 гэж авч үзээд тэгээд энэ хоёрынхоо ионы үржүрийг олоод тэгээд ионы үржүр маань уусахын үржүрээс их байгаа учраас тундас буунаа гэд ингэж бодсон байна. За тэгэхээр сурагчийн бодолтыг энэ ногоон дэвсгэр дээр ингээд доотлын мөрөнд байгааг та бүхэн маань харж байгаа хаа. За тэгвэл энэ сурагч маань ямар алдаа гаргасан юм болов? За хоёр уусамлыг холих үед шинээр одоо дахин уусамл үүсч уусамлын эзэлхэн одоо ихсэн. Хоёулаа 100 мл-ээс учраас нийлээд 200 мл болно гэдгийг тооцоогүй. За тэгээ ионы үржүрийг олохлоор 100 мл дэх концентрацаар тооцоо явуулсан байна, тийм ээ. Тийм учраас бүгд энд одоо алдаа гарсан байна шүү дээ. За уусамлуудыг холих үед одоо мойлын тоон бол ийм байна. За тэгээд энэний дараа болохоор энэ мойлын тооноос бүгдээрээ дахиад нөгөө нэг юугаа бодно гэсэн үг. Концентрац нь бодно гэсэн үг. За тэгээ уусамлыг холих үед эзэлхэн нь юм байна. За концентрацаа бодох юм бол энд мөнгөний ионы концентрац 5-ыг үржих нарын хас 3, хлорын ионы концентрац 5-ыг үржих нарын хас 3 гарна. За тэгээ эндээс бүгдээрээ ионы үржүрээ олох юм бол ионы үржүр нь 2.5-ыг үржих нарын хасах 5 байна. За мэдээж тундас үүсэх юм уу юм уу гэд харахаар Q их байх юм бол одоо тундас үүснэ шүү дээ. Тэгэхээр одоо бидний бодсон Q маань бол KSB-гээс их байна. Тийм учраас тундас үүснэ гэж үзнэ. Гэхдээ энэ хүүхэд бол яг үүснэ гэдэг хариултын зөв мөртлөөсөө сая дурдсан энэ алдаануудыг гаргасан байна гэдгийг та бүхэн маань ойлгож байгаа. За дараа нь давсны уусах чанарын үржүрийг утгаас уусах чанарыг дүгнэх гэсэн юм даалгавар байна. За хүүхдэд энэ мөнгөний хлоридын уусахын үржүр, кальцийн фосфоридын уусах үржүрийн утга өгсөн байна. За энэ утгуудыг өгсөний дараа сурагч шууд уусахын үржүрийг харж агаад шууд мөнгөний хлорийн KSB их байгаа юм чинь кальцийн фосфороос илүү уусамтгай гэдэг дүгнэлт хийсэн байна. За энэ дүгнэлт яагаад буруу юм бэ? Та нар юу гэж бодож байна? За энэ дүгнэлт зөв биш байгаа шалтгаан нь нэгдүгээрт энэ мөнгөний хлорид ба кальцийн фосфоридын стихиометрийн одоо уусахтаа үүсэх ионуудын стихиометрийн харьцаа тэнцүү биш байна. Энэ хоёр тундасны үүсгэд нэгнээс нь 2 мол ион үүснэ, нөгөөнөөс нь 3 мол ион үүснэ. За тэгвэл ямар нөхцөлд яг саяных шиг ингээд шууд дүгнэлт хийж харьцуулж болох юм бэ? Энэ сурагч гэвэл энэ өгсөн тундаснуудын уусахтаа үүсгэх ионы стихиометрийн харьцаа тэнцүү байгаа үед яг энэ дүгнэлтийг хийж болно. Жишээлбэл энэ байрын СО4, плюмбум СО4 хоёрын хооронд ийм дүгнэлт хийж болно. Эсвэл царин гидроксид, магнин гидроксидийн хооронд дүгнэлт хийж болно. Ягаад гэвэл энд уусахтаа үүсгэх ионы стихиометрийн харьцаа тэнцүү байгаа байхгүй. За ингээд бүгдээ эндээс тэгвэл энэ хүүхэд мөнгөний хлорид, кальцийн фосфоридын хувьд бол энэ дүгнэлтийг шууд хийж болохгүй юм байна. За тэгвэл одоо бүгдээ аль бодис нь илүү уусамтгай юм бэ гэдгийг олцгоё. За бүгдээ эндээс уусах чанарыг мэдээж олох хэрэгтэй болно. За тэгээ эндээс бүгдээ уусах тэгшгэлийг бичээд уусгын үржүрээ бичиж агаад уусгын үржүрийнхаа нөгөө тэгшгэлдээ уусах чанараа орлуулна. С мол аргентум молоор уусж байгаа бол дүнтэй тэнцүү хэмжээний мөнгө ба хлорид ион үүснэ. Энд С мол кальцийн фосфорид уусж байгаа бол дүнтэй тэнцүү хэмжээний кальций түүнээс 2 дахин их фосфор ион үүснэ гэд ингээд бодоод бүгдээ уусгын үржүрээ уусах чанараараа илэрхийлсэн энэ илэрхийллээ гаргаж ирээд эндээсээ S буюу уусах чанараа ингээ олж байгаа байдлыг энэ хоёр бодлогон дээр харж байна. За тэгээ ингээд тоон утгаа гаргаад ирсний дараа бол харин бид нэр уусах чанарынхаа тоон утга дээр харьцуулт хийгээд дүгнэлт гаргаж болно. За мэдээж кальцийн фосфоридын уусах чанар их байгаа учраас энэ бол илүү уусамтгай юм аа гэж дүгнэлт гаргаж болох нь. За тэгвэл яагаад илүү уусамтгай гэдэм бэ гэдгийг та бүхэн манай яг
сонирхож ивэл энэ слайдны тайлбараас гарч болно. За энэ графикаас харахад бол холоор ион бага үед мөнгөний холоор илүү их уусч ийсэн аа. За тэгээд холоор ион нэмэгдэхэд ижил ионы нөлөө гэд бид нөгөө хичээл дээр үзсэн тийм ээ. Тэрнээс болоод ингээ уусах чанар нь багасч ирсэн аа. Холоор ион маш их болоод ирэх үед мөнгөний холоор хоёрын комплекс үүсгээд уусах чанар дахин ихсэж байгаа байдлыг энэ А диаграм дээр зургалж харуулсан байна. За тэгээд эндээс болохоор мөнгөний холоор эдийн уусах чанар холоороос хамаарат эхлээд дагасч ирснээр дараа нь нэмэгддэг. За тэгвэл энд кальциум фосфоридын хувьд яах юм бэ гэхээр хүчлэлэг үед pH бага үед H фосфор үүсэж ийсэн аа. Кальциум фосфор илүү уусаад pH өсгөд фосфорид ион ихсгэрээ ижил ионы нөлөөгөөр уусах чанар багасна. Суйрлаг үед бол уусах чанар бараг тогтвортой байна. За тэгээ эндээс болохоор кальциум фосфор нь хүчлэг орчинд илүү уусдаг. pH ихсгэд муу уснаа гэсэн дүгнэлт гаргаж байна. За